Монгол Улсын засгийн газрын 108 дугаар тогтоолоор батлагдсан цахимаар нэн тэргуунд бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас цахимаар нэн тэргуунд үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Энэхүү үндэсний хөдөлгөөн говийн догшин ноён хутагт Дулдуйтын Ганзан арав жаагийн үлгийн нутаг Дорногов аймгаас эхэлж байна. Энэ хүрээнд цахим Дорногов өдөрлөгийг 3 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд сайн шант хотод зохион байгуулах бөгөөд 2 өдрийн турш цахим ур чадвар, мэдээллийн аюулгүй байдал, төрийн цахим үйлчлэгээний талаарх сургалт, зөвлөгөөнүүд өрнөх юм. Мөн e-Mongolia, e-бизнес системүүд, дижитал гарын үсэг, цахим таних шийдлүүдийг газар дээр нь танилцуулж, иргэдэд бодит зөвлөгөө мэдээлэл өгөх юм. Өдөрлөгийн үеэр Ахмад Настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй сургалтууд зохион байгуулагдахаас гадна IT компаниуд дижитал бүтээгдэхүүн, хэмэл оюуны шийдлүүдийг танилцуулах нээлттэй арга хэмжээ болно. Ингэснээр орон нутгийн бизнес эрхлэгчид шинэ технологиг ойроос харж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих уулзалт, иргэдийн санал авах хэлцүүлгүүд зохион байгуулагдаж, тулгымдсан асуудлыг цахим шийдлээр хэрхэн шийдвэрлэх талаар гарц шийдлийг хамтдаа хэлэлцэх юм. Цахим Дорногов өдөрлөг нь иргэдийн цахим хэрэглээг нэмэгдүүлж, төрийн үйлчлэгийг илүү хялбар, хурдан болгох чухал алхам болж байгаа бөгөөд цаашид уг хөдөлгөөн бусад аймаг, бүс нутагт үе шаттай хэрэгжүүлэх үндэсний хөдөлгөөн ийхүү гараанаасаа гарлаа. Цахимаар нэн тэргуунд үндэсний хөдөлгөөн эхэллээ.